hello, I got places to be. MVP айгүй олон тодорхойлолтод байдаг. Тэрний хамгийн чухал нь болохоор ингээ айгүй бага зардлаар хэрэглэгчийн талаар илүү олон мэдээлэл цуглуулад тэр одоо мэдээлэл дээр тулгуурлан амьдрах чадвартай бүтээгдэхүүн хийхийг бол minimum viable product буюу одоо MVP гэж хэлдэг. Амьдрал дээрх яг бодит асуудлыг бодитоор харж чадж гэнэ үү? Хэрэглэгчийн хооронд яг өөрсдөө тавьж үзээд тэр одоо хэрэгцээг нь мэдэрч чадж гэнэ үү гэдэг юм нэгдүгээрт маш чухал. За хоёрдугаарт болохоор одоо сегментээ зөв тодорхойлох. За эрэгтэй хүн гэдэг бол өөрөө нэг том сегмент гэдэг аваад үзлээхэд зөвхөн эрэгтэй хүн гэдэг утгаар нь одоо бодоод явчих болохгүй. Эсвэл бизнесийн байгууллага гэдэг ч юм уу тий. Энэ дотор ч өөрөө янз янзын ингээд нарийн юм одоо сегментүүд хуваагдчихэдэг. Тэдгээр нь өөр одоо хэрэгцээ шаардлагуудтай байдаг. Гуравт нь болохоор зах зээл дээр юм 10 бүтээгдэхүүн айгүй чухал юм байна гэдэг. Тий. Бүх ингээд модулуудыг ингээд хийх гэдэг. Тэгээд тэрэн дотроос ингээд сонголт хийх нь айгүй чухал. Яг одоо юу гэдэг нь зах зээлийн нийт одоо хэрэглэгчийн 80% хэрэгцээг хангаж байгаа магадгүй 20% яг фокуслох модуль нь яг юу юм бэ гэдгийг сонголт хийгээд тэрэн дээрээ хамаг одоо нөөц болцоогоо гаргаад явах хэрэгтэй. За тэгээд MVP-гээ ер нь аягүй сайн тестлээд, сайжруулад явж байгаа нь чухал. Тэгээ MVP-гээ хийхдээ хүртэл одоо маш их цаг хугацаа зарцуулж байгаа хэрэггүй. Одоо no coding, prototype-аар гаргах одоо ингээд янз бүрийн тийм аргачлалууд байгаа. Тэгээд design sprint, double diamond гэдэг юм уу. Энэ аргачлалуудыг бас хэрэглээд MVP-гээ ингээд хийж байгаа нь чухал. Тэгээд энэ дотроос хамгийн чухал юм нь амьдрал дээрх асуудлыг бодитоор харж түүнд нөгөө шийдэл олох нь айгүй одоо хамгийн чухал одоо асуудал нь тэр байна.